Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгзөн байна да гэж бодоод Гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. шинүүдийг хараад гараа. Сайн байцгаана намайг Бадрам хийдэг. Би оюуны ундраа сургуулийн 11 анги сурдаг. Ойрдоо хичээлэхдээ их завгүй байлаа. Дүүнэртэй ерөөсө цаг гаргаж чадаагүй. Өнөөдөр гаргая гэж бодоод Мөсөн хотог орё гэд тохирсон байсан. Одоо би гэрэлтгөө ороод дүүнрийгээ авчаад Мөсөн хотог дээр уулзцгаая. Ахлах ангийн хүүхдүүдийн хувьд мэрэгчлээ зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Тэмдэж тэдэнд чөлөөт цаг тунч ховор. Сурна, бас дахин сурна. Бадар мөн хүүгийн хувьд аль хэдийн мэрэгчлээ сонгоод 5 жил суралцж байгаа. Тэр ирээдүйн бурхан ухаантай дархан хүн болно. Ах, та хэзээ тарсан? Сая тарсан. Юу, хэдүүлэг готог дээр хөөөрөдөн тоглох үлээ. Одоо үүтэн байгаа юм чи нэг удахгүй 20-30 минут тоглож. Юу, үзсэн гэсэн хэзээ явах үлээ? Би одоо хоёрыг хүргэж өчөөд тэгээд аав ээжсээ явуулаа. Чи тэгээд цагаад дуусчихад дүүгээ оруулчихад араас хөрөд ирэх. Айлын том хүүгийн хувьд дүүнрээ харж хандах зөв чиглүүлэхэд ахын үүрэг баггүй. Үнсэж эрхлүүлэх нь ховор, үг нь хатууч, үе үе дүүнэртээ цаг гаргах нь ахын үүрэг. Мос тас. За намайг хүрээ. Хэдэж яваач. Яа. Мөр хавхалтай. Цагийг дсэн. Тэнхний хоёрыг 30 минут тоглосон. Хоёр айлангүй. Би харт 42. За аана гарч ичээ. Сольчод гараад ирээ за. За. За болгоомжтой гулгараа. Чи тэр дүүдээ яаж гулахын цааш. За. Тэгээ ахнуудаа явуулаа. Чи тэгээ араас аав ээжсэн үрээд ирээ. За. За. Болгоомжтой өрөө баярлалаа. За өртөө. Хойлонгийнх нь минут болсон байна гарыг. Яагаад дахиад ганцхан цаг авчидэх үү? Ах 30 минутын мөнгөний өгсөн болохоор хоёулаа дахиад сонгож болохгүй юм. Агаа нь бас аав ээжлэр очиод ахтай хамт үзэсгэлэн лөө юу? Тэгээ би амж очиж тэхүү засаж гууж штэ. Гэртээ үлдээ даалгавраа. Хоёулаа явъя 30-аас явъя. Тэгээ.
Энэ малгайных нь орийг нь хартаа. Бид хоёрыг хийж захтай адилхан юм биш. Шармал дээр бас мөрний толгойтой. Юу лээ? Аав ах чинь 3 толгойтой л үү? Гэхдээ нэг толгойтой. Гэхдээ Тийм үү? Тийм үү? Игч энэ үлзээхэд аягийг үзүүлээч. аав хасаар энэ уцсан сүлжмэлзэр хийдэж шүү дээ. Аха. Ёроолонд аав шигтгэх юм уу эсвэл юу нацаг зорж хийдэг те? Үлзээх нь болохоор урт уртаа амьдралыг бэлгэдэг. Бидний үстэй. Аавах болохоор уцсан шилжмэлтэй. Уцсан шилжмэл нь болохоор гэр бүл хамаатан саднараа эв нэгдэлтэй удаан амьдрахыг бэлгэдэг шүү дээ. Аав чинь энэгээр ингээ бад идэр хийгээд байдаг шүү дээ. Тэрнгэр бас Бад дөрөв хүчтэн тийм те. Өдөрсөн гэхдээ бадар яахан тэгж идэв үстэй. бас өөрөө бад хийдэг шүү дээ. Тийм үү? Аавын хийж байгаа том царанд бад одоо орчихсон. Модон Чарльз мод юм шиг байна. Манай нөгөө цар чинь төвдийн модны үнсэр гэдэг. Үнэхээр ямар хөө юм бол та. Тэрнээс мэдэхгүй л. Энэ бас гэхдээ цар гэхдээ дөрөн хөлтэй ч ашигтэй. Манай гол ёроолоор идэв үстэй. За аав ээжээр зөндөө гоё юм үзэж нүдтэй л. Хойл явах уу? Зөөд. Аав бид хоёрыг өөрийн хэсэг юмыг бас хүмүүстэй хайрцуулж үзэж гэдэг нь үнэс юм байна те. Харин юу энд болохоор цулгаа үлзийх хийдэ гэд үнэхээр олон хийх юмуд байна уу? Манайхаас өөр нь гэх юм бол манайх бол уцсан шилжмэл аргаар хийдэг. Аавын биед хүнтэй танилц, агтны биед газар үзгэж өгбий. Өөрсдийн урлаж байгаа эдлүүд нь бусад даргачуудынхтай харьцуулахад хаахан яваагаа мэдэх гэж тэд үе гадуур явна. Юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Сайн юм нөхөрхөө. За гоё үзэсгэлэн үзээд ирсэн гоё юм байна уу? Баахан дэр хятадаас орж ирсэн тэгээ гар урсан юм нас үзэж шүү. За тэнд гоё үзэж чадчих юм байна уу? Цагаас юм хэрэг гасан байна хөө. Тэнд бол цулгаа аяг нь болсон. Бас үлзий хийдэг. Тийм үү. За би өнөөдөр нэг жоохон том аягны нэг моск шахаа цэвэрлэх болохоор уцаа талчих байрах. Гаавда таслах гэж байгаа мундаг хүмүүс байна. За уцаа талчих байрах. Бадруух минийхөө нөгөө уцсан шилжмэл на малганы оройнд хийгээ минийхөө гарч ирээд шахаад цэвэрлэх минийхөө. Наамч хий шахаад нэг агнах малганы хойдоо хоёул малганы орой хийж шүү дээ. Малганы хоройны доотлолтод хийх гээд хоёул. Наамч хий нөгөө уцсан шилжмэл хийнээс минийхөө. Наамч хий янз бүр шахаад ялчих юм. За. Танаа тасан байж. Хөшлөөч. За миний хөөж чичээс юу. За аваад тасчих гэж байгаа манай хогтод бас. Өчигдөр нөгөө яваад чи боо бүтээсэн. Одоо авчихчих чинь нөх. Төгийг хойгоод наатаа ядсан яахад гипсчих юм заа. За. За миний хөө штангал өгчих юм хөдөөчка. Даамшд дач батар миний хөө хэр ногоо шиг миний хөө дундуур хавахдах. За. Яг энэ нөгөө хоочих. Харандаа харна. Энийг босс гэдэг энэ дотор нь хайлуулсан байгаа шингийн өмнөг одоо хүмүүст хэлэх юм бол зааны тосыг ингэж хайлуулад энэ хээнд ингэж шахаад, эрзэнд ингэж шахаад нөгөө ингэ завгараа гаргадаг. Ийм хээнд ингэж шахаад нэг иймэрхт болгоно. Тэгээ ингэ завгараа ингэ бүгдийг ингэ гаргачихмуудаа ингэ гипс зураад тэгээ гипсийн дотор ингэ металл хийгээд тэгээ металл нь нэг иймэрхт болдгийг. Би одоо нэг шахаж үзүүлье. Энэ хоёр шилэг ингэж зүүхгүй бол хоёр талаараа ингээ алхартыг.
ер нь ингээд яг эдэн шиг ингээд дотор нь ямар ч юм байхгүй болох. Тэгж байгаа ингээд гипс зурхгүй бол металлын дээр ингээд муухай гарчдаг. Дархны ажлыг ингээд яг ингээд хянуур хийхгүй бол алдаа гаргана. Сайн хянж хийхгүй бол тэгэл болохгүй. Энийг нөхөй малгай байдсан шүү дээ. Тэрэн дээр суур болгоод хийдیں۔ Ер нь ачаалтай үед нөгөө цагаан сар наадам төгөхөр амар ачаалтай болчдөг. Тэгээд аав ачаалсаа барахгүй юм бол ээж дүүнэр өдр ингээ ирээд чадах ятгараа тусдаг. Өнөөдрийн үед бол ачаалсан нараа гайгүй байгаа болохоор дүүхт хоёр тусч байна. Аавдаа туслаад 5 жил болж байна. Манай дүү бол 3 жилийн өмнөөс тусч ирсэн баха. Бадармухаа минь хөдөр хэгээ минь хөдөр цадаах юм дээр барьж чаа үздэг нөхөө. Тэр аавар гагнаа авч байгаа минь хөдөр хэн яаж нөхөө. Энэ нөгөө миний түрүү хийгээдсэн нөгөө босс гэж зааны тос хайлсууд нөгөө босс хийгээдсэн. Тэгээ энийг ингээд гифт зураад ингээд металл болгоод царныг ингээд бөөр болгож байгаа. Энийг ингээд металл болгож ингээд ийм сайн нарийн гагнсан байна. Гагнаад ийм дугуй үлбэртэй болгоод энэ цар нь 58.5 диаметртэй. Энэ бол Монголд хамгийн томдоо орох ингээд цар. Аав хамгийн том ажил. Энийг тэгээ ингээд цагаан сараас өмнө дуусгах гээд ингээд үзээднэ. Энэ надаасаа болж ах шиг байна. За. Одоо энэ наад чи яах вэ гэх юм нөхөө. Зөв ихэд болж штэ нөхөө. Одоо энэ мөнгнүүд ингээ хайлуулах чинь. Одоо энэ мөнгийг хайлуулад нөгөө босс гээд дараагийн үе шатандаа орох чинь. Мөнгөө ингээ хайлуулад гипсэндээ хийгээд нөгөө түрүү миний харуулаадсэн шиг ингээд гоё ингээ хэлбэртэй болтыг. Одоо энэ хайлсан мөнгөө дотор байгаа нөгөө энэ гипстэй юмд хийх гэж байгаа. Одоо энэ хайлсан мөнгө энэ дотор хийгээд нөгөө түрүүний металл шиг болгох гэж байгаа. Би нэг арай хийж чадахгүй, аав хийж чаддаг. Одоо энэ хайлсан мөнгө саяны гаргаж ирсэн 100-наас гаргаж ирсэн нөгөө гипсэндээ хийгээд тэгээд яг энэ шиг ингээд металл болдог байхгүй юу? Одоо энэ сая хайлуулсан мөнгөө энэ гипсэнд салгаад хүүт усанд 2-3 цаг сойгоод одоо нэг ийм хэлбэртэй хээ гарч ирнэ. Тэгээ энийхээ илүү дутуу хэсгийг ингэж зассаад энэ аягны ингэ суур бэлэн болж байгаа. Би энийг яг ингээд хийсээр ингээ гарт орцсон. Манай дүү бол нөгөө арай өөр нөгөө чулуу өдр зөксөд. Уран дахин гэдэг бол сэтгэл бодол тэр бүхэл хурууны хөдөлгөөний хүртэл хянах ёстой нарийн ажил. Хэсэгхэн ажлыг хийхэд хичнээн цаг зарцуулахыг хэлж үл болох хэцүү бөгөөд багтам ажил гэдгийг мэдэрсэн хүү өдөр бүр хичээсээр. Би бол дөнгөж энэ шигтгийг одоо өнгөлгөн гэдэг нь бол ийм нэг одоо өнгө үзмжчгүйгээс ийм болохыг хэлнэ. Хаш маань ихэндээ нэг иймэрдүү хэлбэр дүрстэй байгаа. Энэ хашигаа зүсэлт хийж аваад ийм одоо стандарт хэлбэртэй болгоно гэсэн үг байхгүй. Стандарт хэлбэртэй болгосныгоо дөрвөлжин буюу куб хэлбэртэй болгоод тэрийг алмазын дискэн дээр алмазын диск буюу энэ дээр ингэж үрж өнцгийг нь байхгүй болгодог. Би сая бол энийг хөнгөлгөөнд оруулаад ер нь бол зүсэлт хийгээд бэлэн болгосон байгаа. Ингээд зүсэлт хийснээр бол эмэг, мөнгө аяг, цар мар гэх мэт гоёл болдог. Гоёл нь бол
ингэж талаар нь дугаг одоо ийм бөмбөрцөг хэлбэртэй ингэж талаар нь зүсээд талаар нь идэг байгаа. Энэ эмгийг бол манай аав 2-3 жилийн өмнө манай ээжид цагаан сараар бэлэг болгоо гэж байсан. Би бол энэ эмгийнх нь шигтгэгийг нь ингээд ааваасаа асуугаад ааваа би энийг хийж болох уу гэж асууж агаад хийсэн болохоор манай ээж энийг цагаан сараар юу зүүхэд надад амар тийм бахархалтай жимчиг дархан болцсон юм шиг санагддаг. За минь өөрийнхөө өнөөдөр авд зөндөө туслаа баярлалаа минь өөрийнхөө. Одоо цаг орой болсон минь өөрийнхөө одоо гэрдээ сайхан хараад хоолундаа тэгээд цаг хичээлээ маяг очиж авчихсан. Аав өнөөдөр жоо ажилтаа орой охиндоо явчих юм. За баярлалаа минь өөрийнхөө. Авд тусланд. Очоод сайхан бодоо тоо цойч удаа хоёр хоорондоо өөрсдөө гоё ярилцаад гоё хоол ичихдгөө. Тэгээд аав нөрөндөө ажил. Аав одоо дөө аваад тэгээд хоолунд тэгээд минь өөрийнхөө очиж хичээлээ маяг. За. Тэгээд сайхан авчихсан. Баярлалаа минь өөрийнхөө. Амжилтсаа. Би чөлөөт цагаараа ер нь аавдаа тасдаг. Тэгээд дуртай спорт гэх юм бол тэр холимог тулаан, бокс, жудо ер нь хүчний талын спортыг сонирхдаг. Биеийг хөгжүүлэх талаар. Би багаас л ер нь бол нэг алсын хувцастай тулаан муулан тэгмэнд айгүй дуртай байсан. Би 3 жил өмнө холимог тулаанд явж ирсэн. Тэгээд тэгэхдээ нэг тийм амжилт гаргаагүй ч тэр нэг цохилт мохилт нь гаргаж маргаад ер нь бол нэг гайгүй үр дүнд гарч исэн. Хичээл дээр ингээд хичээл хийж чадахгүй тэгээ багш над дээр ирээд тэг яг ингээд алгадах чийсэн чинь би за өнгөрсөн ингээд нүдэн чинь нэг мэдсэн гаргацсан рефлекс тэр рефлексээр. Тэгээ багш гаргаж маргаа ямар овоо юм бэ гэд тэр ангийнхан бүүнэр өсч чадсан. Манай аав бол нэг 3 дахь үеийн дархан. Би тэгээ аавын ажлыг үйлж аваад 4 дахь үеийн дархан болъё гэж бодож байгаа. Ирээдүйн мэргэжилтэд цаг зав гаргах маш чухал байсан болохоор нэг бусад секц эдрээ дугуйл эдрээ орхицсан. 12 төгсөд манай ангийнхан нэг мэргэжилтэд сонгоцсон зарим нь гадаад дээр яваад би харин мэргэжилтэд сонгоцсон болохоор энэ гадар дотор яваад хэрэггүй зүгээр шууд ингээд ааваар заалгаад сурчий гэж бодсон. Ер нь бол хүн болгон дээд мэргэжилтэд байгаа албагүй. Манай аав дархан игээд ам бүлэг өсвөлөө тэгээд сайхан амьдарч байсан. Аавыгаа анзаарахад нөгөө дархан үний мэргэжил чинь нэгт нямба шаарддаг. Нэг юм дээр сэтгэлээ гаргаад нэг нямбаага хянуур хийгээд нэг л мэдсэн ингээд цаг ингээд айгүй хурдан өнгөрчдөг. Энэ нь хамгийн хэцүү. Хамгийн сайхан нэг зовж ирсэн юм ингээд хүнд өгөөд тэр хүн ингээд баярлах мэдрэмж нь айгүй сайхан. Өглөө би 7-д босоод тэгээд нүүр гараа угаачаад нөгөө дүүгөө фрэгээд тэгээ ингээд 7:40 мөч гээд гэрээс гараад хичээлээ явдаг. Тэгээ хичээл 1:15-аас тараад би гэрлөө ороод хоол идэр идчихэд тэгээ урцгаанлаа явдаг. Аав ээжлээ явдаг. Тэгээ аав ээжлээс ажил баг байх юм бол нэг 10 марав гэж ирээд бүр ингээд тулцсан ажилтай байх юм бол нэг 12 идэр гэж ирдэг. Би тэднийг сайхан мэрэгчлээ сайн хүн болоос гэж ер нь ихэнхдээ загиндаг да. Дүнрээгаа болж бүтгүй юм хийж ахнаас загнаад явтыг. Аав ингээд хаяад мөнгөтэй болохоор ингээд өдрөөр ингээд бодсон мөнгө өгөөд явдаг. Аавын өгсөн мөнгийг би дүүнрээ баярлуулахын тулд гэртээ юм авч ороод тэгээд ер нь бас хадгалж чаддгүй дуусчдаг. Бээж дархан болно гэд хэлсэн чинь ээж дархны ээж хэцүү ш тэгээд нэгдүгээрт их хугацаараа ажилладаг, хоёрт хортой нөхцөлд ингээ ойрхон ажилладаг. Тэр нь хэцүү ш тэгээд зүгээрээ ээж би аав шиг дархан болно гэсэн. Аав 30-аад жил дархны ээж хийгээд нүднийх нь хараад муутж агаад байнга толгойн өвдөг болсон. Тэгээд би аавгаа энэ байсан хараад их өрөвдсөн. Хурдан тэтгэвртэй гараад дархны ээжээс болоосоо гэж бодсон. Би тэгээ аавынхаа ширийг хатаасан сайн дархан болсон. Би нөгөө хичээлээ тараад тэгээ аав дээр ирж туслаад орой ирдэг болохоор дүүнэртэй ерөөсөө цаг гаргаж чаддаггүй. Тэгээ дүүнэртэй цаг гаргаж тоглох юмсан гэж боддог. Ээж намайг дархны мэрэгчлээс өөр юу зэгдэг вэ гэхээр хичээлээ сайн хийгээрэй гэж загтаг. Аав харин дархны мэрэгчлэр явах чаал ууггүй хичээж хийгээрэй маш их төвшөөр шаарддаг шүү гэж загтаг. Анх бид хоёр аавынхаа ажлаас гарч ирсэн байна. Өнөөдөр бол аавдаа үнэхээр их тусаллаа. Гэрлүүгээ одоо хараад дүүнэртэй хоол хийж өгнө.
бас өөрийнхөө хичээлээ хийнэ гэж зөндөө олон ажил байгаа. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үйт ангийнхандаа хандаж хэлгээд хичээгээрээ амжилт хүсье. Баяртай. Баяртай.